За сүүлийн 8 жил ардын нам төр барьсан. За энэ компаниуд чинь ямар ч ашиггүй ажиллаад байгаа учраас одоо бид нар энийг хувьчлах ёстой. Тийм учраас хилцэх хэсгийг нь одоо дэмжиж алиа гэд ингээд байгаа байхгүй юу? Тэр ашиггүй ажиллуулсан тэр хүмүүстэй тэгээд ямар хариуцлага тооцох юм? Одоо цүнх баригчдыг бид нар томилохгүй. Дээрээс нь одоо энд ямар нэгэн шахаа ихгүйгээд гой юм яриад байгаа байхгүй юу? Улсын хурал даалгавар өгсөн. Тэр даалгаврыг биелүүлж гин. Тэхгүй бол та нар загнан нэднэр гэд ямар ч хариуцлага тооцох юм байхгүй. Тийм үстэй. Одоо яг хариуцлага тооцсон юу байгаа юм танд? Жишээ нь тэрийг хэлээд өг. Авьяам зөвтг шүү. Хариулна. За хамгийн одоо их харддаг, сэрддэг, нүд үзүүрлдэг Эрдэнэс тавталгаа компани 24-нд 10 ихний төрлийн ашигтай ажиллажээ. Эрдэнэ төвлөр 4 ихний төрлийн ашигтай ажиллажээ. Эрдэнэс Монгол компани 3.6 ихний төрлийн ашигтай ажиллажээ. За ашиггүй ажилласан компаниудын ингээд алдагдaltaй ажилласан компаниуд аваад үзэхээр нөгөө л одоо бидний одоо таны нүдний цэцгийн мэт бидний хардаад харамлаад байгаа эрчим хүчний компаниуд. Эрчим хүчний компаниуд яагаад ашиггүй ажиллаад байгаа юм бэ гэхээр төр хитрхи үнийн хатуу бариад тэнд хитрхи хаалттай бодлого явуулаад нөгөө нээлттэй байх, өрсөлдөд суйрлуулах, хувийн хвшлийн оролцоотой байх энэ хаагдсан учраас тэнд үндсэндээ алдагдал бий болж байгаа үндсэн шалтгаан төрийн оролцоо байна. Дээрэс нь олон нийтийн хяналт, олон нийтийн оролцоо алга, энийг тийм үү зардлыг бууруулах ямарч менежмент алга, ийм учраас энд алдагдaltaй ажиллаад байгаа. Тийм болохоор хаана өрсөлдөөн байна тэнд. За мөнх баясгалан гишүүн нэмэлт 1 минут тодруулна. Ямар хариуцлага тооцох юм бэ? Авьяам зөвтг шүү. За 108 компаниг одоо цөөлөд 101 болгосон. Ашиггүй ажиллаж байгаа, алдаа гаргаж байгаа захирлуудыг халаад чөлөөлөд явж байгаа. Энэ оны жилийн эцсийн гүйцэтгэлээр тийм үү алдагдaltaй ажилласан бүх компаниудаар хариуцлага ярина. 2 дахь жилээс алдагдaltaй ажиллах юм шууд хална. За алдагдaltaй ажилласан ямар шалтгаан байна гэдгийг тийм үү тодруулаад. Гэтэл сая хэллээ шүү дээ. Яа харахгүй төр хатуу бариад байгаа учраас алдагдaltaй ажиллаж байгаа аз заанууд байж жишээ. Эднэрдээ ч хариуцлага тооцох хэцүү байна. Бус компаниуд бол нийгмийн ачаа үрдэг компаниуд. Нийгмийн ачаа үрдэг компани ихэнхдээ алдагдaltaй байна. Яг ашигтай ажил боломжтой компаниуд алдагдaltaй ажиллаж байгаа бол шууд хариуцлага тооцоод хууль зөрчсөн байх юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Ийм зарчмыг барих одоо тулс чиглэл өгсөн байгаа. Тулзууд нь цаашаа ийм зарчим барьж энэ компаниуд дээр хариуцлага ярина. Жилийн эцэнд ажлынхын дүнгээр жилийн эцэнд дүн гараагүй нь одоохон дараахан. Урд нь бол тэгдэггүй байсан бол одоо тэгнэ.